Сайн байцгаана уу? Doctors Talk podcast-ийн маань дараагийн дугаар эхлэх бэлэн боллоо. За өнөөдөр бид нэр зочноор Монгол улсын даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн. За манай ахны доктор, дэд профессор, за ухаалаг хотод намын орчуулагч доктор дэд профессор Одонгой багшигаа урьж авчирсан байна. За багшиг бол багштай бол нэлээд олон жилийн өмнө хамт ажиллаж исэн. Хамт ажиллаж исэн биш, миний удирдлага байсан. Одоо Сүлэн сургуульд ажиллаж байхад манай захирлаар ажиллаж исэн. Хамтарч тодорхой богино хугацаанд гэсэн тодорхой амжилттай сайхан ажилласан. За дээрэс нь Одонгой багшиг би тухайн үед Одонгой багшиг Ёсоо Одонгой гэж хүмүүс ярьдсан билээ. 2-3 Одонгой гэдэг хүн санаахны сургуульд ажилладаг байсан. Тэгээд Ёсоо их сургуулийн одоо хүндэт төгсөгч тэнд докторийн зэрэг хамгаалж ирсэн бас мундаг зочныг өнөөдөр урьж ирсэн байна. Тэнийг оролцож байгаад баярлалаа. Амжилт авсан. Өрсөнд баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн мэдээ ярилцах сэдв бол ухаалаг хотод эдийн номон дээр сэдв буюу пробиотикийн талаар. За ерөнхийдөө пробиотик гэж юу юм, ямар хэрэглээ байдیں۔ Яагаад сүүлийн үед hot topic болчихоо, ер нь яагаад энэ чухал болчихоо гэж гэдэг талаар ярих гээд. Тэр пробиотик гэдэг нь өөрөө яг юу юм бэ? Яг пробиотик гэж нэрлэдэг байна. Уг нь анх пробиотикийг бид нэр эмчилгээний зориул дээр хэрэглэнэ гэж мэддэггүй байсан. Тэгээ шинжилгээний чинь нөгөө алхмаар хөгжиж байна. Тэгээд дэлхий дээр нэг хүний генетикийн судалгаа том төсөл явсан Human Genome Project гэдэг бараг нэг их 80 одоо юу гэлээ төгрөгөөр ярих юм бол доллараар ярих юм бол $1 билион ч үлээ зарцуулаад судалгаа хийхгүй юу. Тэгээд дэлхийн бүх хүмүүсийн генийн судалгааг аваад генийн дарааллыг уншиж эхэлсэн. Тэгээд тэднээсээс ингээд айгүй том хүлээлт өндөр үр дүнд гарчих байх гэх хүлээлттэй байсан чинь хүн чинь нөгөө дахин давтагдчихгүй хөрмөц шин чанартай нэгдүгээрт. Хоёр тухайн хүн хэдийгээр одоо генийн мутацид орсон янз бүрийн өөрчлөлт гэсэн ээжийн хөвлөд байхдаа хүүхэд бүрэлдэхэд одоо гадны нөлөөллүүд байна. Эсвэл эхийн хөвлөд бүрэлдэхэд одоо ургийн янз бүрийн нөлөөллүүд урагт нөлөөлөх эхийн бай одоо ихсийн бариар эднээс зарим юм орохгүй байна гэдэг аюу сони юмнууд нэгдээд яг өвчин болгон удамшдаг юм байна. За тэгээд ялангуяа тэр зарим өвчнүүд удамшдаг ген дээр очсон мөртлөө тэр хүн тухайн одоо хавдраар өвдөхгүй байна. Тэгээд ирэхээр шалтгаан нь юу ингээд тэд нар фейлдсэн баг. Өөрөөр хэлбэл бүтлгүүцсэн. Тэгээд асар их мөнгө зарцуулсан энэ төсөл нэг аюу сонин гоё технологиг ашигласан баг. Тэр нь л өөрөөсөө генийн дарааллыг уншдаг технологи нь маш хурцтай уншдаг болсон. Тэгээд ингээ хүнийг судлаа явж байхдаа санамсаргүй хүний өтгөнөөс ингээд нөгөө мэдээж хэрэг өтгөн хүний бүхэл биологийн дээж дээр бид нар судалгааж байгаа ш. Тэгээд өтгөнд байсан бактерийн одоо дарааллыг ингээ уншсан чинь бидний одоо төсөөлж ирснээс бүр маш их байсан. Өөрөөр хэлбэл хүний гидсэнд 5-ын ард 30-0 та тийм их бактери байсан байхгүй. 5 тэрлэн тэрийг нь хүртэл тоолцсон байхгүй. Энэ гоё технологийн өөр ачаар. Тэгээд яг судлаад ингээ үтсэн чинь ашигтай бактери гэж байдаг юм байна. Энэ нь бол яг пробиотик гэдэг одоо нэрээр худалдаанд бид нэр худалдааны нэшлэлээр нь ингээ яваад идэх байхгүй нэг пробиотик ч уух бэлтгэлээр гарсан учраас. Гэтэл цаана бол яг ашигтай бактериуд гэж яригадаад байгаа. Тэгээ эдрийг ингэж анх нээгээд тэгээд эрүүл мэндэд одоо нөлөөлж байгаа нөлөөллийн тэр хоёр дахь одоо судалгаа болох яг энэ бактери микробиомыг судалсан судалгаа дэлхийн нийтээр явж байгаа. Тэгээд энд дэлхийн хамгийн шилдэг 20 институт орсон. Дэлхийн хамгийн өндөр одоо технологитой. Одоо ер нь бол дэлхийн шинжилгээ ухааны бүх нээлтүүд энэ чиглэл рүү ач холбогдол өндөр ач холбогдлогоо явж байна. Яа тэгэхээр бидний одоо биед хүний биеийн ген өөрчлөгдөхгүй гэтэл нөгөө пробиотикийн зарим хэсэг нь аахгүй. Пробиотик чинь бүх бактерийг төлөөлж чадахгүй. Тэр нь бэлдмэл болоод гарцсныгаа бид нэр пробиотик гэдэг. Тэр олон одоо ашигтай бактерийн биед эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөлөл нь ингээд судлах тусам маш их слаад байгаа. Тэгэхээр энэ чиглэл рүү одоо хамаг судалгаа том төслүүд явж байна да. Ер нь бол тийм шүү. Сүүлийн одоо 2.10 ялангуяа сүүлийн 1.10 жилийн хугацаанд бол маш олон төрлийн судалгаа пробиотик за энэ ашигтай бактери чиглэсэн судалгаа ялангуяа клиник ухаанд энэ төр өндөр хийгдэж байгаа. За сүүлийн 1-2-3 жилийн хугацаанд Европын холбооны Азийн гастроэнтерологийн нийгэмлэгээс ч гэсэн янз бүрийн тодорхой бүлгийн өвчнүүдэд пробиотик хэрэглэх нь ач холбогдолтой гэдэг нэлээд өдөр хэмжээнд аваа явуулсан байна. Тэгэхээр энэ бол пробиотик буюу одоо ашигтай бактери туйлын ач холбогдолтой. Би нэг юу газраас уншсан юм аа. Одоо буруу санджиж магадгүй. Гэтэ энэ пробиотикийн анх
ер нь бактери ашигтай байж магадгүй гэдэг чинь онол янз бүрийн юм л үүссэн юм шүү. Миний одоо бидний аягүй сайн мэдэх Александр Флеминг байгаа шүү дээ. Пенициллиныг нээсэн. Тэр үуч нь бол бактери ч хортой л гэж хэлсэн шүү дээ. Тэр бол хор антибиотик ч устгах нь гээл тийм. Антибиотик устгах нь эмчилгээ. Тэгээд нэг өмнөд туйлд илүү очиж хүүхдүүдэд төрүүлээд хүмүүс их төсөөлтөөс өмнөд туйлд очихоор амар их эрдэнэстэй тэр эрдэнэсийн тентхий эргээц юм шин гэдэг. Тэгээд тэндээ очиж төрсөн хүүхэд нь бол одоо иргэн болох юм бол тэр баялагийг эзэмшнэ гэдэг. Тэгээд очиж төрөөд тэгсэн чинь нөгөө өмнөд туйлч нэг амар хүүтэн болоо бактери өгдөг. Төрсөн хүүхдүүд нь амьд гарч чадахгүйсэн юм байна л та. Тэгээл нэг тодорхой хэмжээний бактери ер нь ач холбогдолтой хүн бактеритай байх нь ач холбогдолтой юм гэдэг ойлголт анх үүссэн юм шиг. Тэгээд тэр нь бол сүүлийн үед одоо шинжлэх ухаанаар батлагдах тий таны түрүүний ярьсан gene sequencer ингээд батлагдах боломж. Тэгэхээр чинь зөвхөн одоо пробиотик ач холбогдолтой гэх тий. Тэгэхээр ганцхан пробиотик биш пребиотик, постбиотик гэх асуудлууд. Симбиотик одоо. Симбиотик. Ингээд дөрвөн биотик тааш тий. Тэр зөвхөн пребиотикээс бусдын таныг тайлбарлавал сонсогч сонирхолтой. За яг сая хойд туйлын тэр яриаг төгсөхгүй бол хүмүүс бас нэг юм огт бактеригүй байна гэж бодоод идэг юм шиг. Хүүхэд сүүлийн үеийн судалгаан дээр бас яг ингээ харсан чинь яа ч юм бэ таанаас ч юм юуны тэр ихсийн барьерыг даваад хүүхдэд микробиота нь очсон байгаад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэр бактерийг орж ирэхэд байршуулах гэр шиг юм жижигэн бөөгнөрлүүд бий болчиход байгаа. Нэг гол дээр ингээл нэг гэрүүд байдаг штэ. Тэгэл гэрт айлууд ингээл амьдарч байгаа юм шиг. Бидний бактери ороод ирэхээр өөр өөртөө тохирсон гэрлүүгөө хараад амьдардаг байхгүй. Тэгээд тэндээ очиод өсөж тойрнч томрно, толгоо нь олширно, амьдрал тэнд өрнө. Тэгэхээр хойд туул дээр ч гэсэн санамсаргүй эдгээр ингээд судалгааг өгсөн чинь бүр яг далайн гүнээс бүр ингээд дээж авч яагаад утсан чинь бактерийг олсон байлээ. Олцсон байлээ. Тэгэхээр хүүхэд дөнгөж төрөн гутлаа ээжийнхэн нөгөө төрөх замаар төрж байгаа хүүхдүүд за тэгэл ээжийн нөгөө өвтрээний хамгийн ихэнд байгаа бактери авдаг байхгүй юу? Лактобацилл авчина. Тийм гут лактобацилл ороод бид ингээд тэр гэр орнолгоо ингээд очиод байж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд очиод байж тал хоол хэрэгтэй болчихно. Тэгээд тэр бактериуд чи хооллох хэрэгтэй болж. Тийм гут хамгийн анхны гарааны хоол нь эхийн сүв. Эхийн сүнд байдаг нүүрс ус болох олигосахарид гэдээ байгаа. Тэрийг хүүхдийн гэдэс задалдаггүй. Яг тэр хүүхдийн ферментүүд нь ялгараг байгаа шүү дээ. Тийм гутал тэрийг хэн иддэг вэ гэхээр нөгөө бактериуд ч иддэг. Тэгэхээр тэр бактерийг хоолдог бүх хоолыг л бид нэр пребиотик гэдэг байгаа байхгүй. Пребиотик гэдэг тий. Тэгээ тэр нь мэдээж яг нүүрс усны төлөөлөлд байдаг. За хамгийн одоо хүүхд дээр бол эхийн сүв байна. Тэгэхээр эхийн сүвг өнөөдөр орлуулж чадахгүй хиймлэр зохиож чадахгүй байгаа ганц хүнс чи эхийн сүв байхгүй. Тэг маш их сонир. Тэг эхийн сүнд хүртэл өнөөдөр нэг зарим төрлийн ашигтай бактери байна гэж бас судалгаагаар гараад тэрийг нотлохоо явж байгаа. Эсвэл одоо юу гэдгийг хаанаас авчиж байгаа. Тэгээ айгүй сонирч сүү үсэх процесс ч өөрөө сонирч өнчин тарихнаас мэдээлэл очоод сүүний булчраанууд нэгдээд ингээ сүүсэж байгаа штэ. Гэтэл энэ дааврын энэ зохицуулалт явж байхад бийд байхгүй тэр сонин бактерид хаана тэнд очиод одоо бий болоод байгааг судлаад байгаа байхгүй. Тэгээ хэрвээ энийг нээж чадах юм бол эхийн сүв химлэр хийчих гээд байгаа байхгүй. Тэгж тухайгаа даа. Тэгэхээр пребиотикийн хамгийн том төлөөлөл эхийн сүв. Тийм болохоор л бид нэр хүүхдүүдийг эхийн сүвээр хоол гэж хэлдэг. За хоёрт мэдээж хэрэг хүүхдийг бор хоолнд оруулах процесс маш чухал. Энэ үед нөгөө яг тэр нөгөө бактериудын дуртай хоол болох ногооны төрлүүдээс эсвэл үр тариа ингээ өгж эхэлдэг байхгүй юу? Тэрийг ингээд овёсыг ингээд бид нэр одоо миксерж жагаад тий ингээ хүүхдэд цутан байдлаар өгж जैन. Эсвэл одоо брокколи ч юм уу ингээд цутан байдлаар эсвэл нөгөө юуг нухш байдлаар одоо pumpkin юу лээ хулуу өдрийг чи ингээ хийгээд ингээд өгж штэ. Тэгээ тэр бүгд чинь дандаа тэр хиний нөгөө гитсэнд байгаа нөгөө нэг нөхрий чинь нөхдүүдийн дуртай хоол байхгүй. Тэрүүгээр нь зөв хоолоод эхлэх юм бол тэд нэр гитсний эко зөв орчин бүрдүүлдэг. Тэрийг бид нэр ингээ буруу хооллоод буруу юмар ингээ тижээгээд байвал би ер нь янз бүрийн байдлаар за архив хүчин төртэй байна. Нэгдүгээрт, хоёрдугаар сэтгэл санаанд нөлөөлж байгааг сая тодорхойлцсон. Тэгэд айгу сонь байдлаар нөлөөлдөг. Аутизмтай хүүхдүүд хүртэл нөлөөлж байгаа эдгээр судалгаар гаргацсан. Тэгэхээр бид нэр ийм пребиотикийг
их зөв сонгох хэрэгтэй. Сүүлийн үед яг худалдаанд гарахдаа нөгөө пробиотик бүтээгдэхүүн худалдаанд гараад байгаа шүү дээ. Тэгээ тэрийг нь харах хэрэгтэй. Сахарын гээд аягүй чихэрлэг амттай байдаг шүү дээ. Тэгэн гутал хүмүүс ингэж тайлбарладаг, буруу тайлбарлаад байгаа. Энэ сахар их байна гэдэг чинь пробиотик чинь гидсэнд ороод бактери чинь ороод энийг эдэн штэ гэдэг байгаа байхгүй. Эдэн үнэн. Тэгтээ тэр нь нэмэлт элсэн чихэр биш байх хэрэгтэй байхгүй. Яг нөгөө ургамлаас гаргасан нүүрс ус одоо тийм зүйлүүдээс гарч авсан байж болоод юм чихэрлэг хамтыг өгч болно. Хэрвээ тийм биш бүтээгдэхүүнүүд бол бид нар худалдаанаас айлуулах авахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр би бол өөрөө амар цензуурддаг хүүхдүүдтэй уулгана шүү дээ. Бас нөгөө шаардлагатай үед хаяа антибиотик эмчилгээний дараа хүүхдүүдээ яг 2 сармаар уулгана. Тэгэхээр тэр аль усад үйлдвэрсэн нэгдүгээрт, хоёрдугаарт нь пребиотик буюу нэг хоолнд болж байгаа зүйлийг хаанаас гаргаж авсан гэдэг заавал шалгаж авах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Зүйтэй. Тэгэхээр ер нь бол мэдээж пробиотик хэрэглэх хэрэгтэй, хэрэглэхдээ сонгох хэрэгтэй байна шүү дээ. Ухаалаг сонгох хэрэгтэй. Тийм, ухаалаг зүйлс. Ухаалаг сонгохгүй бол би бас одоо энэ ялангуяа бүтээгдэхүүн нэгэнд яриад эхэлсэн юм боддtiin. Бактери чинь бидний нийт одоо ашигтай бактерийн масс өнгөд өнгөцөнд байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар амаараа хэрэглэхээр чинь амар орон улаалгаар дамжин шүлсээр задарна, ходоодны өвчил, нойр булчиргаан шүүрэл тэгээд яаж бүдүүнгцэнд очт юм бэ? Тийм шүү дээ. Энд чинь бүр ингээ хүчлийн том баанд орж байгаа шүү дээ гэдэг байхгүй энэ ходоодыг чинь. Тэгээд яагаад тэнд очиод амьдраад байна вэ гэдэг байхгүй. Тэнд очихоор нөгөө бүдүүн гисэнд одоо ингээд бидний хийж байгаа нүүрс ус чинь ингээл ходоод нь задрахгүй шүү дээ. Ингээд цардуул одоо ингээл явахгүй. За нарийн гисэн шимэгддэг нь одоо шимэгд чинь шимэгдгүй нүүрс ус өөр тариа чинь бүдүүн гисэнд очиж шүү дээ. Тэгээд тэрийг бактериуд хооллдог байхгүй. Тэгээд тэр хоолтой орчинд нь очихоор тэд нар тэндээ өсөж торинж өрнө. Ер нь бол бидний гисэнд байгаа бактерийг ингээд хэмжээ нэг нэгээр ингээд жагсайхан бол саранд хүрэхээр тийм хэмжээтэй. Бүдүүн гисний бол яг уу нэг халбаг өтгөнд ингээд шинжлээд үцхээр чинь 50 сая орчим байна. Нарийн гисний одоо ийм салтанд байгаа бактериудыг ингээд нэг халбаар үцхээр 10 дахин бага байхгүй. Тэгэхээр бүдүүн гис их ажил яа. Тийм ч учраас бүдүүн гисэнд их нөгөө юу штэ хамаагүй их нөгөө энерги ялгаралт их байдаг учраас дулаан мэдрэмж их байдаг. Тэгээ гисээ дулаал гэдэг бас нэгэ уламжлал нэг юу штэ арга тэгээ бас бактериудаас давхар нэг гоё ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байгаа байхгүй орчны. Тийм байна тэглөө. Гисээ дулаал гэсэн юу санаанд орлоо. Монголын эрдэмтэн шагж яддаг. Бүдүүн гисээ энерги үүсдэг гэдэг. Дэлхийн галавт хийгдсэн бүтээл энэ нөгөө gene sequence үүсгээс өмнө observation хийгээд гаргаад ирсэн зүйл байгаа байхгүй. Ер нь бол шагжгааг тухайн үедээ тэр бүтээлээр нь баг нэлээд дэлхийн шинжлэх ухаанд том хувь нэмэр оруулсан. Хэрвээ тэр нээлттэй өргөжлүүлээд судлаад исэн бол нөгөө баг Нобель авах байна гэж ярьдаг л да. Гэтэ мэдээж хэрэг Нобель авахын тулд өндөр технологи шаардсан судалгаануудыг хийх ёстой. Гэтэ бид тухайн үед бол тийм боломж байгуулжсан. Судлаачийн хувьд бол маш гоё таамаглал дэвшүүлээд тэрийг нотлоод явцсан. Үнэхээр Эйнштейн шиг ингээд яагаад гэж асууж агаад ингээд таамаглал хариулт олцсон байхгүй. Тэгэхээр гайхамшигтай. За тэгвэл одоо илүү үргэлжлээд нөгөө пробиотикийн хэрэглээ яг тодорхой өвчнүүдэд ямар ач холбогдолтой байд юм бэ те? Яг ямар өвчний үед бид нар пробиотик зөв өдөр тутамдаа хэрэглээд байх хэрэгтэй юм уу? Эсвэл тодорхой өвчнүүдийн үед хийд юм уу? За миний хувьд чинь бигал гастроэнтерологи юм чинь. Тэгээ холбоос хэлсэн судал. Пробиотик бол миний одоо гарын доорх нэг одоо биддэг юм. Тийм шүү дээ. Байнга өгөх хэрэгтэй те. Ер нь бол эмчнэр нарийн нэг нөгөө ходоодын дурандхын тулд гисийн цэвэрлээд гэдэг өтгөн бүгдийг гаргачихсан шүү дээ. Тэгэхээр чин эко орчныг бүснэлчихэж байгаа байхгүй. Та бол сүрлийг авчирж байна л гэсэн үг. Сүрэл авчираад. Яг нөгөө шинээр бий болгож байгаа. Харин яг үнэ. Орчлохын тулд те. Тэгэхээр ер нь бол нэлээдгүй хэрэглэгддэг. Тэгэхээр та зүгээр энэ талаар шинжлэх ухааны байдлаар те яг ямар өвчнүүдийн үед хэрэглэхийг зөвлөдөг тэ ямар ач холбогдолтой байдгийг за пробиотик хэрэглэснээр ямар механизмаар тэ одоо тэр бидний нэрлээд байгаа өвчнийг эмчлээд байгаа эмчилгэхэд нь дэмжлэг болоод байгаа альсгүй бол одоо immune modification буюу бидний нөгөө нэрлэдэг дархлаа дэмжих гэдэг чинь тэ тэрний бас өөр нөлөө бас пробиотикт байгаа тийм үү. Яг одоогор бол судлагдсан байгаа пробиотикуудыг бид нар бол маш сайн хэрэглэх хэрэгтэй байгаа. Одоогор судлагдсан. Цаашид яг энэ нөгөө дархлаанд очиж нөлөөлөх гэж байгаа пробиотик судалгаанд явж байгаа. Гэхдээ Японы яг манай энэ том судалгаа хийж байгаа нэг институт би яг нэрийг хэлээд яхаа нөгөө маркетинг болчих واخ тий. Тэднийх бол яг дархлааг дэмждэг
коктейл гаргацсан баг. Тэр нь тэгээд T-reg эсийг зөв мэдээлэл өгөөд хавдрын үед тэр нь очиод өө эн чи хавдартай эс шүү гэдэг ялгчдаг байхгүй юу. Энэ хавдрын эс байна. Энэ яг өөр эс гэ мессенжерүүдийг ингээ зохицуулцдаг нэ тий. T-сүүд дээр ажилладаг тийм коктейлийг гаргачаад nature хэвлэлээд нь гараад бас шуугуулж байгаа шүү дээ. Магадгүй өнөөдөр байгаа пробиотик 2-3 жилийн дараа өөрчлөгдөхийг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ өнөөдрийн байгаа пробиотикийг бол бид нар маш сайн ууж авах хэрэгтэй. Яг одоо эмчийн заавраар. Үнэг идсэн сайн ба муу нэнгийн хоорондох тэмцэл үргэлжилсээр байдаг. Тиймээс эрүүл тэнцвэрийг бий болгохын тулд сайн бактери нь муу бактериас 10 дахин илүү байх ёстой. Myogaya gastrus ходоодны ашигтай бактери. Хүссэн хоолоо санаа зовлтгүй идэж, ходоод гэдэс хямрахгүй гэж санаа зовлтгүй байхад тань туслана. Ходоодны хямралыг ишээд эрүүл мэндэ хамгаал Myogaya. Ер нь бол яг уу энэ пробиотикоор авч байгаа бактериуд, ашигтай бактериуд хүний гизэнд ямар ч бактери 2 сар л амьдардаг. 2 сар амьдрал нөгөө амьдралын хугацаанд цикл нь дуусаад үхэл таны баасны чинь тал нь нөгөө өгсөн бактериудын чинь одоо биеийн эсгүүд байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд маш олон төрлийн эмчилгээнд бол хэрэгжилж байгаа. Ялангуяа аутоиммуны өвчнөд нөгөө хэрэглэн нэгдүгээрт, хоёрдугаарт антибиотик хэрэглэсэн болгоны дараа пробиотик өгч гидсний саяын нөгөө эко орчныг маш хурдан тогтворчуулах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгвэл тэр чинь нөгөө ихэнх нь гадагшаа гаргуулсан юм чинь заавал гаднаас авч ээж нөгөө хийж хэвстэй ажлыг гүйцэж хийлгүүлж явах хэрэгтэй байхгүй юу? Маш олон ажил хийж байгаа шүү дээ. Нэгдүгээрт нөгөө сая одоо дурангийн дараа бодвол хамгийн түрүүнд өгж байгаа бах те. Тэр пробиотикийн хийхстэй ажил нь юу гэдэг вэхээр тэр дархлааны эсүүдэд очиж нөлөөлж байгаа. Тэр дархлааны эсүүд нөлөөлж чадсанараа одоо заримдаа ингээл за нэг жишээ авдаг юм уу сахар гэдэг аав тий бид нэг элсэн чихрийг айгүй хийдээд ингээд цуснд ингээд сахар ихсчлээ ш тий тэгээ нэг дархлааны эсүүд чинь жоох ингээд сонирн болоод идэг байхгүй тэгэн гутал тэр сахарыг очиод айгүй хурдан идэг чинь юм уу тий сахараа хурдан идэнэ тэгэн гутлаа ялангуяа юунд инсулин ялгаралтан дээр их нөлөөлж зөв мэдээлэл өгнө за нөгөө талдаа сэтгэл зүйд их нөлөөлөд байгаа сүүлийн үед сэтгэл зүйд нөлөөлдөг нь их нэлээд судлаад байгаа бидний нөгөө юм уур уцаартай байх, стресст орох эдгээр чинь саяын бактериудын тоон багасаад байвал бас нөлөөлөд байгаа юм. Тэгэхээр энэ судлагдж байгаа. Яа тэгэхээр ад жаргалын даавар серотонины чи 90% гидсний бүдүүн нарийн гидсний хэсгээс ялгараад байгаа юм. Тэгэхээр энэ процессыг бас судалж байгаа. Сэтгэл зүйд нөлөөлж байгаас мэдээд байгаа. Яаж судалж мэдсэн гэхээр аутизмтай хүүхдүүд дээр ялангуяа яг зөв ингээд судалгаар хүний зүгээр эрүүл хүний гидсэнд байдаг бактерийн төрөл тооноос аутизмтай хүүхдүүд хамаагүй бага байгаад байгаа. Тэгэн гутал тэрийг нөгж байна. За настай улсуудад ялангуяа хөгшрөлт явагдаад байгаа улсуудад судлаад ирсэн чинь бас бактерийн тоон бага байна, төрөл нь бага байна. Аутоиммуны хавдар, чихрийн шижин гэл ингээд харшил гэл олон өвчин байгаа шүү дээ. Тэгээ тэр бүгдийг дурдах юм бол тийм тэдний чи үед заавал уулгаж байна. За хүүхдүүдэд нэг антибиотикны дараа эсвэл нэг дархлаа, нэг суулгалтын дараа тий эсвэл зарим хүүхдүүд ингээд жоохон дархлаа султай хүүхдүүд хүртэл ингээд тохирсон пребиотикийг өгөхөөр хүүхдэд бас айгүй үр дүн өгöd байгаа. Энэ гэхдээ өнөөдөр миний ярьж байгаа яриа практик биш байхгүй. Энийг чинь бүр дэлхийн шилдэг 20 том институт судалж байгаа байхгүй. Тийм л тийм. Судалгаан дээр суурилсан. Ер нь бол одоо клиникт заавард өгдөг өдөртөмжүүд байгаа шүү дээ. Эмчийн дагдаг, аль болох дагж мөртөө хичээдэг өдөртөмжүүд дээр юу зөвлөж байгаа гэхээр чинь антибиотик эмчилгээ эхлүүл антибиотиктойгоо зэрэг хийж явах хэрэгтэй. Яагаад тэгэхээр ер нь залуу эмчнэр одоо маа дээр сурж байгаа залуу эмчнэр их асуудаг байхгүй. Хеликоптер би одоо хеликоптер эмчилгээ өгдөг. Тэг чи 14 хоног хүчтэй антибиотик 2 антибиотик болгочдөг. Жинхэнэ дисбактериас бактерийн дисбиос болоод үүсдэг. Бид нар хизээ өгөх юм бэ? Уулгаж дуусгачаад өгөх юм уу? Үгүй зэрэг яваад тийм. Тэгэхээр яг зөвлөдөг нь зэрэгэл явуулах хэрэгтэй гэж зөвлөдөг. Тэгэхээр бол үнэхээр ач холбогдол өндөртэй. Ялангуяа одоо монголчуудын дөрөв бидэд ярилцж байсан нэг өргөнц бус шархтаад гизний өвчин Crohn disease гэх тийм. Crohn disease за энэ дээр бол бүр шинэ өдөртөмжүүдэд пробиотикийг амар зөвлөж байгаад тий. Пробиотик бүр өдөртөмжийн дотор ороод ирсэн. Эвиденстэй болсон. 5-6 жилийн өмнө бол эвиденс нь тогтоогдоод байсан. Сүүлийн үед нөгөө яг батлагдсан тий. Маш олон тооны randomized control trial-ууд нь хэвлэгдээд батлагдсан учраас эмнэлзүүн практикт энэ бол хэрэгжилж болно. Хэрэглэх ёстой зүйлийг ороод ирсэн байгаа. Тэгэхээр Crohn disease одоо аюу хэцүү шүү дээ. Ер нь бол
хавдраас ч зүг яриад байгаа шүү. Одоо тэр сая гидсний те шоколад колит. Бидний зүгээр сонирхолтой колит байна. Эдгээр чинь ингээд дотороо жоохон өөр юм шиг байгаа те. Сонирхолтой харахад надад тийм шоколад колиттэй нэг хүчтэй байсан ч байгаа л та. Тэгээд охин хэдэн настай насна. Тухайн үед тойрж өнгөж гарна насна. Тэгээд бүгдээ өвсөн цаг хугацаанд бүр өсвөр насны хүүхд тохоос эхэлсэн те. Гитсэн өвдөө зөндөө явсан, эмчлүүлээл яваал. Тэгээ зүгээр нэг удаа үзүүлэх гэж ирээд битээр ярилцж яхад над бүр тэгжсэн байхгүй. Энэ өвчнөд надад үнэхээр хэцүү нэ. Би тэгээд өвж аваг ойлгож ангиулгын суулган гэдгсэн чинь тэр яах вэ те? Би ингээд зүгээр хүнтэй болцоонч явждаг. Гитсэн гинт гүйлэгдэг те. Гитсэн гүйлэгдэг хүнтэй ингээд дуулзаж бацлна гитсэн. Надад үнэхээр хэцүү те. Тэгэхээр тэр өвчин бол тийм хэцүү. Тэгээд пробиотикийн үрэн нөлөө бол тэрэнд бол байдаг. Тэгээд сүүлийн үед бас нэг пробиотик дээр сонирхолтой юм гарч ирсэн. Тэрний үйл юм өтгөн шилжүүлэн суулгах. Фекал транспланташн. Одоо монголоор юу гэж орчуулсан өтгөн. Тий, өтгөн шилжүүлэн суулгах гэж байгаа нэг эргэтэн шилжүүлэн суулгах гэдэг шиг яг л өтгөн суулгах тий. Тэгэхээр фекал нөгөө талаа баас шилжүүлэн суулгах гэхээр арай жоохон тохиромжуулал нэр шиг тий. Яг гоо жоохон соёлтой яриг хэлдэг тий. Одоо өтгөн шилжүүлэн суулгах. Энэний талаар за яг өтгөн шилжүүлэн суулгах процесс бас манай энэ судалгаанд бас их яригддаг. Тэгвэл нөгөө анх яг юу яагаад тэр өтгөн шилжүүлэн суулгах эмчилгээ гарсан бэ гэхээр энэ ухаалаг хотуудыг одоо ингээл том төсөл явж байгаа шүү дээ. Тэгээ гатыг судалж байгаа шүү дээ. Тэгээ тэр төсөл явах чинь хүмүүсээс баас гуугаад ингээд дээж авах аюу хэцүүсэн байхгүй. Тэгээ нөгөө судлаачид өөрсдийнхөө дандаа ингээд өтгөнөө ингээд гэртээ ингээд авчаал өөрсдийнхөө дээжийг судалж ээж энэ нөгөө олон бүлэг ашигтай бактериудыг судалж гаргана шүү дээ. Тэгээд ингээд яваадсэн чинь яг хүн болгоных их өөр байсан. Тэгээд зарим нь ингээд за тэгин гутал ингээд судалгааны үр дүнгууд ингээд гараал ирэн гутал одоо судалгаанд сайн дураараа орох хүмүүсийг ингээд оруулж ирээл тэгээл ингээд судалгаа өргөжүүлсэн чинь ялангуяа одоо энэ саяын гидсний өрөвсөлттэй хүмүүс, хөгшин хүмүүс, аутизмтай хүүхдүүд гэд нэлээд өөр ялгаатай байгаадсан байхгүй бактерийн тоо. Тэгээ аутизм бол маш хэцүү тий. Тэгээд анхны өтгнийг юм аутизмтай хүүхдүүдэд ээжийнх нь одоо яг байгаа бактерийг өтгнөөс нь ингэж дээж аваад тэр чинь ингээд шууд өтгөн амттай байхгүй шүү дээ тий. Тэгээд тэндээс чи бактериудыг нургуулад авцсан байхгүй. Тэгин гутал хүүхдэд өгсөн чинь жоох үр дүн өгсөн. Нөгөө тэр хүүхдийн бусдыг ойлгох, бусдаа харилцах эмпати тий. Тэгээд ингээл чадрууд нь хэл ярианы хөгжлүүд нь ч жоох өөр болсон талууд бий. Тэгээд энэ өтгөн суулгах чинь маш тийм юу хэрэгтэй. Нөхцөл аюул шаарддаг. Одоо яг тэр хүүхдэд тохирохгүй бактери нөхцөл нөгөө гидсэн нас базлна огт байхгүй бактери тэр чинь тодорхой тоог, тодорхой хэм тунтаа явдаг. Яг юм шиг. Тэгэхгүй нөгөө их хөгчгөр нөгөө бактериуд нь угаасаа тэнд байхгүй бактерийг аваачаар нэг юу нь байхгүй. Гэр нь байхгүй. Микробиота гэдэг юм байхгүй. Гэр нь байхгүй болохоор тэнд органждаггүй. Тэгэхээр энийг нөгөө оргинуулахын тулд хоол хүнстэй зэрэг явуулах хэрэгтэй. Нөгөө пребиотик бол хоол хүнс ногоогийн эдэн тэгтэл аутизмтай хүүхдүүд чи яадаг вүлээ. Зөвхөн амар нэг юм аа л эдэн нэг шин юм ирэхэд л үгүй гэдэг те. Маш их бэрхшээлүүд байсан байхгүй. Тэгээ яг зүгээр юун хүүхдүүд бол эрүүл хүмүүс одоо оюун санааны хувьд эрүүл сэтгэл зүй тэрийг даван туулах чадвартай усуудад суулгахад бол үр дүн өгж байгаа. Гэхдээ энийг бид нэр одоо өтгөн суулгалтаар биш ээжийнх нь нөгөө тэр байсан одоо энэ чинь ингээд бид нар судлаад мэдчихлээ шүү дээ. Ер нь ямар бактериуд дутуул ингээд өвчин болоод байгааг мэдчихлээ шүү дээ. Тийм бол одоо бэлтгэл байдлаар пробиотик байдлаараа гарч ирээд байгаа байхгүй юу? Гарч ирээд байгаа. Ер нь тэгээд Америкт одоо нэг яг шинэ стартап компани яг энэ тал дээр ажиллаад энэ мэдээллүүдийг чи аваад хүмүүст одоо яг тохирсон пробиотикуудыг үйлдвэрлэж байна. Одоо сахартай үнийг яг сахарын болгох пробиотик байна. Хэц тархалтай үнд яг тэр тархалт руу чиглэсэн. Эсвэл одоо гастроэнтеролог одоо энэ одоо яг сая шархлаад өрсөлтөө усуд зориулсан. Гэт ингээд нөгөө бэлтгэл байдлаар одоо явж байгаа нь илүү нөгөө орчин шаардахгүй. Өтгөнийг ингээд суулгахад орчин шаарддаг л байгаа. Тэгэхээр тухайн үед эдгээр чи ингээд юм чи аль болох хялбарт байх хэрэгтэй нэгт тийм үү. Тэгээ хүн тэрийг хүлээж авах үз байх төсөв үртгэгийн хувьд бас тодорхой хямд төсөв байх гэдэг ингээд байдгийн шүү дээ шаардлага тавина. Тухайн үед бол яг өтгөн суулгах шахуу чинь нин шаардлагатай хүмүүс суулгачсан л байхгүй. Тэгээ үр дүн өгөөдсэн. Тэгсэн чинь нөгөө
өтгөнд байсан бактериуд одоо бэлтгэл болгоо гаргаад ингээ явж байгаа. Манад нэрээ өтгөн суулгыг гэвэл бас давхар нөгөө халдвар хамгааллын асуудлууд гэл ингээл хүний нөгөө хүлээж авах сэтгэл зүйн байдлыг дээр бас хэцүүлээд юм байл л дээ. Хэцүү байгаа. Ер нь зүгээр маад ер нь хийж гинөө хийх гэж гинөө би одоо тэрийг хийж байгаа гэдэг юм уу? Танаа яг хийхгээ зорж авах нэг хүн би тэрийн дурсаад яхав. Одоо яг зорж авч байгаа. Гэхдээ ажил нь нэлээд бүтэмжтэй тун удахгүй Монголд хийгдэх болов уу? Яг тэгэхээр клиникт бол өтгөн шилжүүлсэн суралт Монголд бол ялч хэрэгтэй байна. Хэрэгтэй. Өмнө нь би бас нэг өөрөөс Хонконгт явж байгаа. Хонконгийн нөгөө Chinese University of Hong Kong гэж үүдэг. Тэнд бүр fecal transplantation center гэж. Центр ингээ байгуулсан. Тухайд би зүгээр би одоо харин очих явцдаа сонирхож ийсэн. Ер нь яг тэр хүн бизнес хийх ч юм уу ирээдүйд ийм болно гэдгээс тооцох хэлбэртэй. Ойрын хэдэн жилдээ бол өтгөн шилжүүлсэн сургалтаар шийдэж байна л да асуудал. Тэгээд ялангуяа Монголд нөгөө одоо бид нар ч антибиотик аягүй өндөр хэрэглээтэй, замраагүй хэрэглээтэй, тэрнээс шалтгаалсан аягүй олон өвчнүүдээс болсон өндөрлүүд их байдаг. Яг клиник дээр бол одоо нөгөө Clostridium difficile diarrhea буюу антибиотикээс шийддэг одоо антибиотикээс шалтгаалсан гүйлгэл наадхан дээр чинь буюу хамгийн түрүүний заалт нь өтгөн шилжүүлсэн болгоо шүү. Одоо ялангуяа нөгөө бидэд нэг pseudomembranous colitis гэж нэрлэдэг. Гуравч мембраны бүдүүнс нэрсэл. За энэ үед Монголч дэлхийд яг одоо өгдөг антибиотикчүүд юм уу? Эсвэл энэ та нүүр аюу хязгаардаг юм бэл. Тэгээ тэрнийг нүүр дүн бас хязгаарлаад байна. Тэгэхээр fecal transplantation бол нэг номерын баг сонголт болоод байна. Тэг нэг номер Америкчлүүдээр тэгж харж байна. Тэгээ ер нь бол ихэнх нь хийгээд эхэлсэн байгаа. Ер нь хийж байгаа. Манад үнэхээр тэр шаардлагыг хангаад одоо тий өөрийнхөө эрсдлээ үрээд хийх тэрийг төвийг байгуулах юм бол бас болж шүү дээ тий. Тийм зорилго тавьсан юмч би. Энэ хүмүүсийн яг энэ одоо яг гидсний асуудал хэцүү байна л да. Үнэхээр өөр сонголтгүй болцсон юм тохиолдолд бол. Түрүүний таны яриан дотроос нэг үг тод үлдчихлээ л дээ. Яг л нэг Монголд хийвэлж байгаа хэцүү халдвар хамгаалалт, аюулгүй байдал, зохицуулалт тий. Одоо нөгөө ийм байхгүй юу. За надад нэг яад гэвэл яг эмнэлгийн орчноо бол бид нэр бүрдүүлчих байхaltaа халдвар хамгаалалт зөндөө бол юм гэдэг. Тэр хүн гэртээ очиод нөгөө шаардлагын дагуу хоол хүнс хэрэглэх. За тэгэл айгүй олон ингээд стандарт байж үр дүн гарна шүү дээ. Тэр нөгөө гэр бүлийн гишүүдийн оролцоотойгоор тий. Тэдний хөрөгчний бараг сонголтыг тэр чигээр өөрчлөгч магадaltaй зарим айлуудыг харахаар яг тэгэхээр нөгөө хэрэглэгч яг үр дүндээ одоо хэрэглэгч эмчилгээний үр дүн гүйцэх хэрэглэгч цөөхөл байх болов гэсэн миний зүгээр юм таамаг шүү зүгээр л таамаг л би тэгж л хараад байна тийм. Яа тэгэхээр өтгөнөөр орж исэн тэр бактериуч харин байхгүй гэр нь байхгүй биотон байхгүй. Тэгэхээр тэрийг бий болгохын тулд хичээл зүтгэл хэрэгтэй. Нөгөө биотог нь үүстэл нь хоолно яг дуртай юмуудын ингээд эдэн ингээ өөрөө ирэхгүй ингээ тэндээс чинь тим юм идэх хүсэл төрүүлнэ. Нөгөө байхгүй юм нь оруулцдаг байхгүй. Тэгэхээр тэр бүгдээрээ хоол хүнсээр авч нөгөө пребиотика өгчөөч нөгөө гэдүүл чинь хоолын нөгөөдөө. За тэгжээд л 2 сар болоод бид нар чинь нэгэнт л амьдралын цикл юм чинь ингээд гараа авчих шүү дээ. Бид нар биш төр оршин суугч шүү дээ. Тэгэхээр биотон байхгүй. Тэгээ биотогоо үүсгээ тэр биотороо гэрлээ оруултлаа хичээл зүтгэл шаарддаг байхгүй. Энэ их сонио. Нэг докторчул ер нь бас нэг докторчул боломжтой айгүй дайжгүй. Тэртлээл 2-3 жилийн амьдралыг маяга өөрчлөх хэрэг гарна. Тэгэхээр айгүй олон хүмүүс хөдөлмөр зэрэг орох тийм. Бүр гэрийнх нь бүгдөө хөргөчөө өөрчлөх хэрэгтэй болдог. Өөрсдөө сонголт тийм. Ганцхан тэрүүндээ зориулаад хоол хийгээд байх хэцүү. Хүнсний одоо яг манаа дээр бол бас хэцүү шүү дээ. Хүнсний ногоо асар хэцүү. Би бүр энэ дээр одоо миний хамгийн л эмзэгдэг юм тэр пестицидтэй хүнснүүд яг манайх өөрсдөө үйлдвэрлэхгүй байна. Тим хүмүүс яг органик хүнс хэрэгтэй болдог. Тэ органик хүнсний хангамж их муу. Тэгээд энэ чинь нэг нийгмийн асуудал байхгүй. Энд дээр чинь нөгөө бодлогоор одоо иргэдийнхээ эрүүл мэндэд бодож тим нөгөө органик хүнстэйг үйлдвэрлэлийг дэмжих за тэгэл үр тариан дээр хүртэл тэ үйлдвэрлэж байгаа үр тарианыхын сорт дээр тэр химийн бордоо эдгээр хэрэглэхтэй хүртэл бид нар ажиллах хэрэгтэй байхгүй. Малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол тэн дээр хүртэл антибиотик дааврыг хэрэглэхгүй байх гэл ингээл эн чинь бас нийгмийн давхар бодлого хүнсний аюулгүй байдлын бодлого явж ийж хүнсний хангалт гэдэг юм чинь наад хүмүүстэй чинь зэрэг явж ийж үрдэн хүрдэг. Дан ганц эрүүл мэндийн салбар энэ хүний эрүүл мэндэд амжилт гарах
байхгүй. Хичээгээд 30% нь л бид нэг амжилт болно. Яг наадтай ч бол зүгээр санал. Харин Тийм ганц ингийн ажиллаж идэх юм уу. За ялангуяа одоо энэ дотор ирсэн асар олон судлаачтай байна шүү дээ. Энэ судлаачдын ажил зөвхөн хэмжээний ажил биш байгаа байхгүй. тий. Тэгэл геном судлах гал тэр хүмүүс зорилго байсан. Гэтэл тэрийг бий болгосон нэг инженер байгаа шүү дээ. Тий шүү дээ. Тэнд нэг инженер машиныг бүтээж байгаа. Тэнд нэг хоолойг нь бүтээж байгаа тий. Тэгээд тэнд Физикийн хүн байна. Тэнд нэг бактери ургуулах гад тий пробиотик бүтээх гээд ямар температурт аваачиж энэ амар ацид хүчлэг ходоодоор ингэж энийг чинь дамжиж цаана бүдүүн гисэн давж хандвал амьд үлдэх хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгээд гих мэтлэнгийн асар олон юм багийн том хамтарсан ажил байж ийж ажил болсаа. Тэгэхээр яг уу миний одоо яг хэлж байгаа point гарааны бактери аягүй чухал. Ялах хүүхдийн ходоод хүчлэг биш тийм үү? Тэгэхэд л ээжээс нь жирэмсэн хүүхд ээж одоо ургаад ээж явахдаа тэр биотонуудыг гэрүүдийн бий болгож идэг юм байна л да. Тэгэхээр ээж зөв хоолтой маш амьдралын зөв юм аягтай байх юм бол тэр биотонууд үүсэж байна. Тэгээд хүүхдэд гарааны бактери орж штэ. Тэр хүчлэг орчин борсноо дайрахгүй ингээ бактериуд нь байж байгаа штэ. Тэгэл дараагийнх нь болохоор зүгээр тэр бактериудыг хоол толгойг нь олшруулаад явж идэг байхгүй. Тэгэхээр хүүхдийг бид нөгөө хит цэвэр байлгахгүй байх ингээл те юмуд дээр их анхаарах хэрэгтэй. Одоо цэвэр агаарт гард цэвэр хөрс одоо тэр манай нүүдлийн соёл иргэншилт ингээд олон жил шалгараад үрцэн бактериудтай нь уулзуулах тийм үү? Малчны отгонд аваачаал ингээл явуулах гэл ингээл бид нар тийх юмнууд амьдралын хэм маягийг аягүй үзэртэйсэн. Яг энэ ном дээр нэг ярьдаг юм нь манай судалгаа байхгүй л да. Барууныхан бол яг 700 орчим долларыг жилдээ нэг юм хит цэвэрлэгээний бодис хэрэглэдэг гэнэ. Бараг л жорлон морлон мэсцлийн өрөө шиг л ариутгах юм байна л да. Тэгэхээр энэ нь өөрөө эргээд зарим ахуйгаас авах ашигтай бактерийг багасгацсан учраас сүүлийн үед харшил маш ихсэж гэн гэж үздэг тий. Эргээд нөгөө нүүдлийн соёл иргэншилттэй байгаа улс орон за Африкийн зарим орнуудад ингээд очихоор тэр ашигтай бактеринтэй 1600 төрөл. Гэтэл нөгөө ийм цэвэр орчинд байгуулсан гэхээр 1400 орчим ингээ 200 300-аар бага байхгүй төрөл нь шүү энэ чинь тоон биш. Одоо төрөл нэр төрлөөрөө ингээ 200 300-аар дутаа байгаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ нь чинь өөрөө биднэртийн бид нөгөө хийж явах хэвээр ажил нь хийгдэх байна л гэсэн үг. Тэгэхээр гарааны орчин бүрдэл би бол ялангуяа энэ хүүхэд өсгөх эхний 5 жил нас хүртэлх бол маш чухал бай. Шороонд тоглож сайн байх нь шүү дээ. Тий яг хөө тэр шороо гэхдээ тэр шороонд гэхдээ цэвэр хастай нөгөө манаа шиг юм нөгөө хөрсний бохирдолгүй тий энэ агаарын бохирдоос унтсан нөгөө амар хүн металгүй байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэл хөдөө орон нутгаар байх хэрэгтэй. Би одоо ингээл өчтөр бас Төв аймагт ажиллаад ирлээ. Төв аймгийн аймаг төв ингээл харахад ингээ уурын зуухнаас ингээл яг нэгцэн юмгийн хажууд амар том уурын зуухтай. Тэгэл ингээл бүр шороо болцсон бүр хав хар ингээд хөрснө. Тийм байгаа байхгүй ингийн хажууд тортог бууцсан. Тэгэхээр эн чинь Улаанбаатар хотын асуудал биш ингээд аймгийн төв. Үнэхээр одоо цэвэр агаар бол нэрээ манад байвал байна, цэвэр хөрс байвал байна. Одоо сүүлийн үед амьдралын хэв маягаа маш их өөрчилж дэлхийн нийтээр л эрүүл хот болох гол зүтгэж шүү дээ. Үнэг идсэн сайн ба муу нэнгийн хоорондох тэмцэл үргэлжилсээр байдаг. Тиймээс эрүүл тэнцвэрийг бий болгохын тулд сайн бактери нь муу бактериас 10 дахин илүү байх ёстой. Baia-Gaia gastrus ходоодны ашигтай бактери. Хүссэн хоолоо санаа зовлтгүй идэж, ходоод гэдэс хямрахгүй гэж санаа зовлтгүй байхад тань туслана. Ходоодны хямралыг шийд, эрүүл мэндэ хамгаал Baia-Gaia. Ялчгүй бактерийн орчин бүрдүүлэлт ихний 5 жил. Тийм. Аав ээжийн чиг бол хүүхдний ээж чиг. Тий, хүүхдтэй айгүй чухал. Эмээ өвөгийн хосыг нь хэрэглэдэг бактери тэр айлын одоо эргэн тойронд байгаа бактериэр л гарааны бактери бүрдэн шүү дээ. Тэгэхээр нэг хүүхдийн ходоод нэг ялангуяа дотрын ялангуяа гастроэнтерологийн хүн мэднэ. Хүүхдийн ходоод чинь тийм хүчлэг орчин насан туршлагаас өөр идэг байхгүй. Тэгээ орчин өөр. Тэгээ тэр үеийг л давж тэр бактериудыг суулгаж гэрт нь аваачих хэрэгтэй байхгүй. Тэр айгүй чухал. Тэр түрүүн бас нэг сонирхолтой санаанд орлоо. Таны ярианд үндэс. Юу гэхээр энэ бактери хүний сэтгэл зүйд нь л. Тэр ялангуяа нэг хотчлт өндөртэй газрын хүмүүсийн бактерийн тоо бага байна гэдэг чинь нэр төрөл. Тэгээ хотчлттай газрын хүмүүсийн сэтгэл санаа чинь нөгөөдөөс айгууч муу байж тээ. Миний ойлгосноор энэ хотчлт ихтэй улсууд чинь амар оролт өндөртэй байгаа байхгүй юу? Депресс энэ тэр айгуу өндөр. Тэр энэ тал дээр ямар судалгаанд үүд юм бэ?
Яг энэ хоёр юутай штэ шалтгаан нь бол мэдээж хэрэг нийгмийн шалтгаан байгаа тий. Тухайн нийгэм аз жаргалын индексээ хэр бүрдүүлж чадсан, аз жаргалын индексийг бүрдүүлж байгаа орчин хэр зэрэг бүрдүүлсэн гэл. Өөдөр яг ингээл стресстэй хүн Улаанбаатарын гудамжаар гараад алхахад нэр энэ стресс юу ч биш вэ гэдэг ингээ алхачих тийм юу байхгүй штэ. Мэдрэмжийг авчдаггүй байхгүй. Аз жаргалын даавар нь эргээд ялгараад дофамин чи ялгараад, серотонин эдгээр чи ялгараад стрессийн тэр амиа хорлоход хүрэх гээд байгаа ч юм уу, депресс оруулах гээд байгаа тэр кортизолыг бууруулахад балансжуулаад ингээд аз жаргалаа мэдэрчих хэвчтэй. Гэтэл манад одоо ингээд байшин барилга нь харалтай эстетик байхгүй. Би ингээд сая гадагшаа би явж иж байгаа ирэхэд сүүлийн бич бас амар эрүүл амьдралын маягтай юм шүү дээ, хоол мол амар. Тэгж яхтал ингээд энэ агаарын бохирдолтой холбоотой стрессийн улбаатай жин нэмэгдэж байна. Тэгээ одоо харин гайгүй болоод нэг нойр айгу бүтэн болоод байгаа хгүй. Яг ид дутаатай үед би унтчихдаггүй. Цаавал мелатонин уух гал. Тэгээ тэр үед жин нэмэгдэл стресстэй л. Одоо эргээд нөгөө агаарын бохирдол буураад байгаа юм шиг байна. Бодвол толгой өвдгөө нойр ингээ бүтэн унтаад байгаа хгүй. Гих мэдчлэн зүйлүүд нөлөөлнө нэгдүгээрт. Хоёрдугаарт мэдээж хэрэг бактерийн тоо төрөл нөлөөлнө. Тэрийг яаж ингээд судлаад байгаа хгүй. Одоо эдгээр ингээд судлаалаа яаж нөлөөлөд юм тэгэхээр биднэрт хэрэгтэй зүйлүүдийг гаргаад байгаа юм билээ, үйлдвэрлэдэг байгаа юм байна. Тухайлбал бидний эзэн үрс уснаас богино гинж тосны өвчлийг ялгаруулж байгаа. Бактери чи идээд тэднийг ялгаруулж байгаа юм. Тэдний баас одоо бактерийн баас. Бактери чинь нэг хоол идлээ, нэг юм ялгаруулж штэ. Тэр нь богино гинж тосны өвчл байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө омега хэд мэд гэл манайхан мэдэндээ тэрний хүний биед одоо нийлэж чадахгүй юмыг тэр бактериуд ялгаруулдаг байхгүй. Тэр мөрчөө очихоор юу тархины гол одоо тий нейронууд чинь гол холбоосыг чинь тосны өвчлүүд хийж байгаа шүү дээ. Тэг эсийн мембран дээр чинь тий очиод тосны өвчлүүдийн үүрэг оройл их байгаа. Ингээ ингээ ботхоор нэг энерги хүүсрүүдийг чинь гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бактериуд ажиллаж чадахгүй сэтгэл зүйн нөгөө юмн дутуу байгаад ахаар чи уцаар ламтгаа болно. Тархин тодорхой авах хэвээр тижээлүүдээ авч чадахгүй болохоор одоо тий энгийн ярих юм бол ингээд уурламтгаа байна гэл юм олон зүйлүүд ярьж байна. Тэгээ серотонин дээр би ингээд уншаалаа. 90% серотонин гисэнд ялгараад байна гэдэг. Тэрний магадгүй хид хитэн гоё үр дүнгууд утгагүй гарах байх гэж байна. Тэр аз жаргалын дааврыг гиснээс ялгараад байна да. Тэнд бактериуд нөлөөлөд байгаа байхгүй. Тэр судалгаа хийж чаа. Тийм айгуу сонио. Одоо түрүүн бас ярьж чихрийн шижингийн асуудал ярьсан. Гидсэн дотор байна чихрийн шижингийн асуудал. За жаргалын серотонин гидснээс ялгардаг юм жишээ. Одоо зүгээр манай мэрэгчлэлд донд нэг юм одоо явж байгаа ongoing судалгаа. Тэрний үг гэхэлэр нарийн гидсэн бид нар ингээд нөгөө чихрийн шижин чинь инсулин ялгараад инсулин чинь сахар задлаад нойр булчиргаас ялгарна. За ингээд нойр булчиргаа нэг тодорхой хэмжээнд ажиллахгүй болохоор инсулин нь ялгарахгүй ч юм уу. Тэгээ инсулин ялгарсан мөртлөө бидний бүсөө нэгэл тайлбарлаа. Тэгсэн чинь одоо манад нэг ямар ongoing том судалгаа явж байгаа тэгэхээр гидсэнд идэг нэг тийм дурынгийн ажиллбар. За. Тэр ажиллбар нь гидсний одоо юм салстын ханыг ингээд ханыг одоо resurfacing хийдэг халгааж ажиллбар. Яг тэгэхээр тэрний одоо онлын үндэс нь бас нэг төрлийн пробиотиктэй ойролцоо юм шиг тайлбарлаж байгаа. Юу гэж тайлбарлаж байгаа гэхээр гидсний хан одоо гаднаас хоол орж ирэхдээ харилцан үйлчлэлт юм байна. Шимэгдүүлж байгаа шүү дээ. Үйлчлэлийн дүнд тодорхой хэмжээний бодисууд ялгардаг юм байна гэж. Тэр ялгардаг бодисууд нь инкретин гэж тайлбарлав. За энэ бодисын тэнцвэрт байдал алдагдсанараа чихрийн шижин болоод байгаа болохоос яг 100% инсулин ганцаараа тоглогч биш үү? Яг үнэ. Хамтран тоглогчдын бас байгаад байгаа байхгүй юу? Яг үнэ. Би наадхан дээр чинь бүр яг хэлмээр одоо монголчуудад бүр маш сайн хэлмээр санагдаад идэг. Маах мацаг ингээд айгүй олон хоногор бариад байгаа шүү дээ. Ууланд бол нөгөө завсарлагтай хоолж айгүй зүв байхгүй юу? Нэг 16 цагийн мацаг тий ингээд тодорхой мацгууд айгүй зүв. Гэтэл ингээд 7 хоног айгүй ингээд экстрим олон хоногор мацаг барьж байгаа усуд байна. Тэгэхээр нөгөө гидсэнд байгаа ашигтай бактери чи яадаг гэхээр гидснийхаа салстыг иддэг байхгүй юу? Манай судалгаан дээр аваад сурчлаа. Тэгээ салстаа эдснээс улбаатай одоо гидсний эко орчин өөрчлөлтөө гэхийг дахин сэргийг хайж маш хэцүү. Яа тэгэхээр нөгөө нарийн гидс чинь нэг юм бидний хуруу шиг юм нэг юм сонир юмнууд идэг шүү дээ тий. Тэрүүгээр чинь хоол тижээлүүч ингээ ороод нарийн юмар ингээ орж явах хэвээр адилхан салст нь ингээд
эсвэл сонин одоо бүрхүүлтэй байх. Одоо глютенаар бүрхүүлчих. Тэ глютен бүрхүүлтэй цавуулгаар ихэд бүрхүүлэл үүсчих. Эсвэл бүр тэр бүрхүүл нь бүр байхгүй болчих. Ийм тохиолдлуудад хоол шимтжэлч ингээд шүүрэн шанахаар ингээд юм орж авч гоож шимэгдэхгүй ингээд явчихад байхгүй. Нөгөө өөх тос бол задрах хэвээр, нүүрс ус задрах хэвээр, витамин бол задрах хэвээр, тэ минерал одоо эрдэс болж ингээд задраад хэрэгтэй юмнууд рүү явдаг шүү дээ. Тэгээ тэр бүхэн задрахгүйгээс болоод одоо яг чихрийн шиж үүсэж байна. Эсвэл нөгөө гидстэй холбоотой мэдрэлийн дархлааны хоос урах замын бас өөр бусад өвчнөд үүсэж байна гэхэд нэг том онлайн концепц яваад судалгаанууд яваад байгаа. Тэгэхээр ер нь энэ нотлогдоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр айгүй тийм тэнцвэртэй амьдрах хэрэгтэй. Яг зөвхөн. Бас нэг тэнцвэртэй гэсэн чи яг тэнцвэргүй нэг юм санагдаж. Ялангуяа монголчуудын дунд хараад жингийн илүүдэл их байна. Тийм. Тэгэхээр энэ жингийн илүүдлийн талаар чин пробиотиктэй микробиомтой холбосон хэд хэдэн нийтлүүд би зүгээр уншиж ирсэн л та. Тэгээд тэрийг би заримдаа боддог. Манай өвчтөнд мах удмаараа тарган гэдэг тийм. Тэр удмаараа тарган юм уу? Эсвэл энэ удамд нэг хоолны буруу дэглэм байна. Эсвэл энэ удмаараа нэг бактерийн колонтой байж байгаа. Тийм, бактерийн колонтой байж болно. Эсвэл бактеригүй дамждаг. Нөгөө бактеригүй байж болно. Ээжсэн хүүхдтэй тэгээд аавтайгаа амьдраа дамждаг. Тэр тал дээр та номон дээр тусгацсан юм. Энэ дээр хараа яг тусгагдсан байдгийг таргалалт гээд бас л хоёр шалтгаан гэдгийг ойлгохгүй дандаа бактериал ойлгоод ажиллахгүй. Би сая сүүлийн үед ингээд баг 3-4 сарын дотор өвөл болонгот дөрүүл ингээд нэвчиж байгаа. Одоо ингээд буцаа аягаа буурчээд нэг юм өөрчлөгдөөгүй. Стресс багассан. Тэгэхээр агаарын бохирдол орчин аягүй чухал гэдгийг нэгт байнга бид санаж явах хэрэгтэй тархалтанд. Яг хоо тархалтанд монгол хүмүүст нэг ийм судалгаа байна. Хоол тэжээл хүнсний 5 дугаар судалгааг харах юм бол нийт хүн амын маань 64% нь чанартай хүнсээ авч чадахгүй байна. Дэлгүүрийн лангуун дээр нөгөө биеийн одоо жиминг доктортой айлх хүнсүүд байхгүй байх гэсэн үг байхгүй. Илүү хэд боловсруулсан. Эсвэл нөгөө манай боо гуриллан боорс гэдэг нэг килээр томоор бацсан. Дэлхийн өөр аль ч усад килээрээ байдаг боорцог байхгүй шүү дээ. Тийм хэрэглээ байхгүй шүү дээ. Гихчний ч юм уу. Эсвэл нөгөө одоо уураг махны хэрэглээ өндөртөө ч юм уу юм байгаад байгаа байхгүй. Бактери бол угаасаа амар чухал тэн дээр. Одоо тухайлбал ингэж байгаа байхгүй юу? Бид нэг улаан мах идлээ штэ тий. Тэгээ улаан махыг идэхээр манай бактери ялцмаг махны язууг эз боловсруулж чадахгүй ходоодонд ингээд хүчлэлт ингээд ялцмаг болоод бүдүүн гисэнд очиж ш. Тэгэн гутал тэндээс чинь уураг нь шимэгдээд уураг руугаа үлдсэн ялцмагийн нэг бактериуд иддэг байхгүй. Тэгээ бактериуд идээд хахаар тэрэнд ингээд бактериуд ингээд тэр махнаас айгу буруу бодис ялгаруулдаг юм байна л да. Триметил одоо тийм ацидтай сонин ингээд бүтээгдэхүүн ялгаруулдаг та. Органик бүтээгдэхүүн. Тэрэнд гисэн чинь очиод нөгөө зүрх судасны өвчин болох атеросклерозыг үүсгээд ингээд зүрхийг чинь бас өвтгөхөд та. Бас тэр нь очиод ингээд булчин ингээд очичгоороо ингээд таргалуулах одоо ингээд те янз бүрийн нөгөө нүүр сусаа нэхэдэж штэ. Янз бүрийн юмнууд нэхэд та. Хэрвээ ингээд яг бид нар ингээд бактери зөв хоолоод байвал нөгөө бактери чинь буруу ажиллахгүй байхгүй юу? Нөгөө ашигтай бактериуд чинь. Тэгээ тэднийг ингээд буруу хоолоод тахаар тэд нар буруу ажиллаад буруу бүтээгдэхүүн гаргаад байгааг бас судалсан. Тэгэхээр нөгөө хоол айгүй чухал болчиход байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт мэдээж хэрэг хүнсний хангамж чухал юм байна тий. Лангуун дээр байгаа юм л худалдаж шүү дээ. Худалдаж авна шүү дээ. Тэгээд орлого тий бид нар чи өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй болохоор чанартай хүнс жимсгэнийг бол бид нар ялчгүй л илүү өртөгтэй ингэж худалдаж аваад байна ийм проклод тий. Тэгээд айгүй сайн судалгаа гэх юм бол бараг нийт айл өрхийн 28% этгийг хүссэн хүнсээ авч чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр 4-ний 1 нь энэ тархалтын асуудлыг шийдэж чадахгүй. Энд чинь нөгөө яг ашигтай одоо тэр авах хэвээр шимт хичээлийнхаа өсөглөнгөөр тархалаад байгаа байхгүй. Тэгэд энэ өсөглөн байгаа юм чи өөр юмар бид өсөд байгаа учраас нэг гурилаар идэл ингээл нэг юм төр зур өсөглөнгөд арах мэдрэмжэд арж байгаа байхгүй. Хэрвээ тэд нэр ингээд цогцтой хүнс аваад идэг бол тархалахгүй. 2 хүний 1 нь тархалтай буюу илүүдэлжинтэй. 4 хүүхдийн 1 нь тархалтай буюу илүүдэлжинтэй байгаа. Нэгт 2 тас сахартай бүтээгдэхүүн бас энд айгүйх нөлөөлөд байна. Аддикт болгоод нэг юм тэ
хүүхдүүдийн хэрэглээнд төлөв. Тэгэн гут нөгөө ашигтай багтаар чи сахараа идэх гэдэг байхгүй. Айгу залахгүй штэ эднэр чи бас яг залхуураад идэг байхгүй. Амархан задлагдаг нүүрс ус орж ирэхээр тэрийг нэхэд идэг. Нүүрс ус нөгөө нийлмэл дан болон тэгээ давхар тэгээ моно болон тэгээ сахарыг тэгээл ингээл чинь илүү ажил хийж задлаа штэ. Тэгэхээр аль болох ингээ амархан задардаг дэмийг орж ирэх тэрийг бас идэхийг дуртай байгаад идэг. Тэгээ адикт болоод нөгөө тасаад тэгээ ингээд юм дурлаад ингээд донтоод идэг байхгүй. Сахар ч бас донтуулах гэдэг. Нээлттэй тий. Одоо тийм ялангуяа нэгэнт нөгөө одоо хоол хүнс чинь пребиотик болчиход. Тий хоол. Тэгээ тэрнээс нь симбиотик нь үүснэ шүү дээ. Тий нөгөө симбиотик нөгөө энэ бактерийг ялгаруулад хоолоо идчихэд ялгаруулж байгаа юмс шиг симбиотик гэднэр үүсэ тий. Одоо дараа нь постбиотик гэж ярьж байгаа шүү дээ. Бактерийн бүр эцсийн бүтээгдэхүүн постбиотик ч яг бидний биед эрүүл мэндэд амар нөлөөлж байгаа маш хүчтэй тоглогч гэдгийг дэлхийн нийтээр судалжлаа. Тэгэл энэ рүү одоо маш олон судалгааны том хүчтэй институтууд л орно л доо том технологитой. Хөдөл орсон байх шүү. Тий орцсон. Одоо тэгэл хот топ. Гин чинь би бас ойрын нэлээд олон жил явах гэж сансарт одоо бидний чинь зарим нь ургуулад пробиотикийг үйлдвэрлээд байгаа шүү дээ. Тий сансарт тэрийг ярьчих юм бол тэрийг ярьчих бол манайхын дээш очиад оруулж нэг манай Монгол хүмүүс яг сэргэлэн шүү дээ. Нэг авчираад амар нэмүү өвтөг зараад юу яачих вэ? Оруулаад ирчихдэг худалдаанд. Яг энд угаасаа үнэ буурна. Одоогор бол айгүй үнэтэй байгаа да. Үнэ буурчих байх. Тэгэхээр нь оруулж ирэх хэрэгтэй шүү дээ. Хүмүүсээ харилсан дээ шүү дээ. Энэ нөгөө хоолны пребиотик хоолны талаар ярьсан гинт юу санаанд орчлаа. Одоо нөгөө их гурил идэл нүрс ус хэрэглээд нэг шүү дээ. Тэгсэн чинь пребиотик дээр судлаа яадаг нэг профессортай уулзаад бид тээр олцаач багт. Хурлын дундор хоолн дээр та нар ч хуралд их авч байгаа юм чинь. Тэгээд зүгээр дэмий юм ярьж байхгүй юу. Тэгээд тэр хүн над тавьсан нэг зүгээр ингийн бид хүн болгоно яг мэдсэн мөртлөө тэгж өөрөөс бодож байгаа байхгүй. Яасан гэсэн чинь хүн төрөлхтөө эдэн мянган жилийн турш тий мах ногоо хоолж тий үр дээрээ чинь сайхных гэж байна. Тийш. Тэгээ юу вэ гэхэлээ жишээ нь гурил цагаан будаа хоёр бид нөгөө мөргөн дэлгэр хэрэгэлдэг болоод 100 ч болоо. 100 ч болоо. Масс үйлдвэрлэлд ороод үйлдвэрлэлээс гарсан. Манай өвөө эмээ хоёр гурилж байгаа бол төдөлтөний гурил хэрэгэлдүүл байсан байгаа байхгүй юу. Тэгээд бид нэр одоо ярьж. Тэгээд тэрнтэй холбоотой асар олон өвчин эмгүүд үүссэн гэдгийг ингээд тогтоод жишээ нь целиакийн эмгүүд, глютен өвчнүүд. Целиак ч юм бүр яг тийм аа. Тэгэхээр гих мэтлэнгийн асуудал харшил байна тий. Тэгээд тэр хүн надад хэлжсэн баг. Байсаа чи ганцаараа хоол иддэг. Чам дотор чиний хоолыг хувааж иддэг түмэн байна. Тэгэхээр тэднийг бас бодож явахгүй бол яг болохгүй гэж надад айгүй тайлбарлаж ирсэн. Тэгээд тэр яг энэ цаанд орлоо. Тэгэхээр харин хүүхэд байхад нь нөгөө яг зөв хооллох юм бол тэр чинь ингээ насан туршийнх нь нөгөө пребиотикийн тий одоо тэр гидсэнд байгаа ашигтай бактериудыг чинь пребиотикийн хоол авах гал нэхэддэг байхгүй. Ходоо ч хоолоо нэхэл. Яг зөв. Тэгээд яг нэг юу хэлмээр санагчлаа нөгөө одоо ялангуяа хоол ярихаар тий хүмүүс айгүй нөгөө гастроэнтерологч тэр хоолны зөвлөгөө авдаг байхгүй. Тэгээ хоолны зөвлөгөө чинь dietitian гэж тусдаа мэрэгжил хоол зөвч тий. Миний мэрэгжил биш. Миний ажил бол таны хүссэн юм эдгт нь зөвөр шалгыг болгох л миний ажил гэж. Тий. Зүгээр ялангуяа тэр нөгөө түрүүн гаста ундаа чихлэг ундаа тий. Ингээ масаар нэг ийм юм яваад л харагдаад идэв. Газта ундаа муу гэлээ. Тэнгуутаа сахарын ярихгүй газын яриад байдаг. Хүмүүсийг тий. Тэгэхээр шинэ манай шинжлэх ухааны судалгаанууд юу гэдэг вэ? Газтай ундааны газын сайн байдаг. Одоо нөгөө энэ хийжүүлсэн үстэй хэрэглэх хоолны шингээл гизний хөдөлгөөн айгүй олон хэрэгтэй байгаа шүү дээ тий. Муу юм сахар авах тий. Сахарын болохоор ярихгүй мөртлөө сайн юм уугаар яриад идэв ингээд реверс үзүүлэлт болчиход байгаа юм сайн. Одоо тэгэхээр нөгөө юу яагаад ч дэлхийн хоол одоо тий яг үйлдвэрлэж байгаа стандартууд дээр 0-2 нас хүртэлх хүүхдийн хоол хүнсэнд нэмэлт элсэн чихэр оруулахыг бүр хориглосон шүү дээ. Хуулиараа одоо хориглоод эхэлж байна. Европын холбооны бүх орнууд ер нь 16 оноос хойш баг хэрэглэх болсон. 2020 онд Америкийн нэгдсэн улсын хүнс аюулгүй байдлын FDA шүү дээ. Тэндээсээ бүр ингээд шууд гаргацсан стандартаа гаргацсан. Тэгэл тэр нь хууль шиг үйлчлдэг шүү дээ. Тэгэхээр энэ нэмэлт элсэн чихэр өөрөө аюул хэцүү байна гэдэг байгаа байхгүй. Тэрийг судлаад гаргацсан ингээл явж байна. Манайх одоо тэр ялангуяа элсэн чихрийн хэрэглээний тал дээр тэгээ чихэрлэг ундааны тал дээрээ анхаарах цаг болцсон л байна. За тийм байна.
Баярлалаа танд. За баярлалаа. Та хэлмээр би асуугаагүй та хэлмээр үлдээсэн юм байвал хэлж болно. Би бол хүн амьдралынхаа туршид тэнцвэртэй амьдрахыг зорддог. Угаасаа эрүүл мэндэд бодгүй байдаг байхгүй. Гэтэл нөгөө талдаа яг энэ нийгмийг одоо цогцлоолж байгаа шийдвэр гаргаад ингээд тэ явж байгаа хүнс үйлдвэрлэгчд оролцсон, тогооч нар оролцсон, гайлын татвар одоо бүр гайлын бодлого нь хүртэл орно гэл ингээд айгүй олон хотоо барьж байгаа хотын шийдвэр гаргахад оролцсон. Ийм олон хүний бүтээсэн нийгэмд бид нар амьдраад байгаа хэрэг. Тэгэхээр энийгээ бид одоо юу гэдгийг зөв төлөвлөж чадвал үнэхээр хүн эрүүл мэндэд тэргүй ингээд дадал болоод нийгэмдээ ингээд нийгмийн бүтээгдэхүүн чинь ингээд шингээл явчихна. Дан ганц тухайн хувь хүн рүү битээ бүх юмыг чи хичээ битээ чихээд л да. Би бол ингээд зарим яг ингээд харахаар монголчууд би энийгээс та хувь хүний л эрүүл мэндийн боловсрол сайн бол ингээд сайжирна гэл ингээд амар нөгөө хувь хүн рүү навчаад хариуцлагажуулчихна. Тэгвэл би өөрөө болохгүй болоод надад асуудал ингээд ингээд явахаар тэр нь өөрт нь стресс болоод байгаа байхгүй. Тэгээ тэр зовлонгоо даван туулах нь бүр депресд оруулаад. Тэгээ би одоо ингээд нэгэн тал юм чинь ингээл яадгийн дүүрсэн гэл ингээл өөрсдөө тайвшруулах буруу арга замыг хэрэглээд. Тэгэхээр энэ бол ийм цикл. Нөгөө хин ингэжсэн ш та нар Шварценеггерийг мэдэх бах те. Шварценеггер ч Калифорни мужийн захирагч болохдоо би энэ мужид транс тосыг нэг ч хэрэглээгүй болгоно. Ресторан, хоолны газар мөн энэ мужид орж байгаа хоол болгон, хүнс болгон транс тосгүй байна гэдэг ийм амар том амбицтай мөрөөдбөр гаргаад тэгэл хотын захирагчаар 2 удаа сонгогдсон. Түүнээс одоо тэр жүжигчүүнд нэг амар хууль боловсруулах одоо юу гэдгийг хуулийн талын мэдлэг гэдэг нь юу л бол те. Гэтэл тэрнийхэн төлөө тэр мужид тэгж өөрсдөө сонгож байсан байхгүй. Тэгээд одоо бол Калифорни мужийн дундаж наслт айгүй өндөр болсон шүү дээ. Тэрнээсээ хойш тий дундаж наслт өндөрсөн. Тэгэхээр энэ бол дан ганц хувь хүн одоо ээж аав хүүхэд иргэн өөрөө ч асуудал биш ээ. Тэгэхээр ингээд энэ нийгэмд одоо бүгдээрээ л эрүүл амьдрахын тулд бүгд л одоо шийдвэр гаргах төвшөндөө ч гэсэн энийг ярьж байгаасаа л гэж үзэж байна. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа гидснийхээ эрүүл мэндийн төлөө хичээцгээе тийм. Бактериудад зөв хооллоо, зөв үсгээ. За хүрэлцээж ярьж танд подкаст сайхан сэдвээр ярьсан танд маш их баярлалаа. Өөрсөнд баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн дугаард анагаахны доктор дэд профессор Одонгой багш маань оролцлоо. Пробиотикийн талаарх сонирхолтой яриа өрнүүлээ. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Хамгийн сайн нь Баягая.